Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сууг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Хотуудын үүсэл хөгжил уналт босолтын тухай ярьдаг хотын түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийн NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй төлөөшөө компани, за мөн ногоо ирээдүйг хөгжүүлэх үрээтэй MMS компани хамтран ажиллаж байна. За студид хөтлөгч Амар Санаа Цэнгэл хоёр нар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв бол Улаанбаатар хотын барилгажлтын түүх 40 мянгат баригдсан нь. За, өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. За энэ одоо ингээд Улаанбаатар хотынхаа одоо хотын түүхийг бараг 3 хуваан 4 хувааж одоо ярьж байгаа. Тэгээд одоо хотын түүхийн нэвтрүүлгийнхаа хүрээнд гадны хот олон хотыг ярьсан. Тэгээд үе үед завсраар нь одоо чимэг зүйлтдэг шиг ингээд хослуулж Улаанбаатар ярьж байгаа. За ингээд өнөөдөр одоо Улаанбаатар хотын бид нар өмнөх түүхтэр бол Улаанбаатар хот ерөнхийдөө бид нар ер нь ямар нөхцөл байдалд 21 онд одоо ардын хувьсгал ялаад ингээд улс орон гэдэг нэг юм туур тусгаар улсуулаад хөгжих гээд ирэхээр барилга гэдэг зүйлээ яаж хөгжүүлэх гэдэг тийм сорилтуудаа яаж тулгарсан тэрнтэйгээ яаж шийдсэн одоо жишээлбэл хувийн хөвшлийн гэх юм уу одоо тохон үед байсан одоо хятад болон хувийн одоо иргэдэд байсан уурхай барилгын одоо тоосго зохидог үйлдвэр мүлдрийг яаж одоо улсын болгож авсан нэтэрэ түүхүүдийг ярьсан шүү дээ. За ингээд ер нь бол мэдээж хэрэг хот Улаанбаатар хот гэдэг зүйл бол угаасаа нүүдэлчдийн одоо туршлагад бол их сул байсан зүйл. Бид нар бол одоо хар хорин гэдэг хоттой бол байсан. Эртний бол хотууд байсан. Ихтэй голдууд цайз бэхлэлт байсан болохоос биш. Яг тийм том уурбан хотын төвчөнд ирэх юм бол хар хорин хот л байгаа байхгүй. Тэгвэл хар хорин хот маань өөрөө хэмжээ дамжаа тэгээд өөрийнх нь тэр одоо зүгээр ганц хоёр тийм дүрстэл зураг төсөөлөл ярианаас гэхээс илүү яг ингээд бэлэн биднэрт ингээд байж байгаа тийм зүйл байхгүй. Гэхдээ манай үзэгчд бас сонирхоод үзээрэй. Бас нэг том архитектор дүү маань бас хэлжээс хар хорин хотын зургийг ингээд дээрээс нь сансрын зургийг харахаар бүр тариан талбай дээгүүр нь сайн харах юм бол хуучин хотынх нь юм гудамжнууд нь харагддаг гэж. Тэгж зур ярьж ялээ. Би харсан тэгж харагдчихлаа зураас чиг. Тэгэхээр хар хорин хотоос хойш юм бол одоо дараагийн хот бол одоо Улаанбаатар хот бол тарж шүү дээ. Бараг 400 жил болох гэж байгаа. За яг одоо бид нар эрчимтэй барилгажуулаад бол одоо бараг одоо 100 жил хүрэхгүй байгаа шүү дээ. Тийм шүү. Тийм. Тэгэхээр яг цөөрөн болж амьдраад бол 300 400 жил одоо 300 гаруй жил бол одоо 400 өгөж явж байгаа. Гэтэл яг ингээд одоо хоёр давхар байшин бариад одоо барууны стандартаар ярих юм бол одоо дэлхийн жишгээр хот гэдэг зүйлийг ярихаар чинь ер нь бол хотын чинь яаж ямар одоо тийм хүмүүсийн суурин газрыг хот гэж үзэх вэ гэхээр ерөнхийдөө хоёулаа хотын төвтөр нэлээ ярьж байсан өмнөх нь ч бас өмнөх төвчлөгч нартай бас ярьж байсан юу гэхээр хот руу ингээд орж ирж байгаа усыг бүтэн ашиглаад одоо хүний бие шиг гэсэн үг байхгүй туулгаал ингээд байх юм л ирч одоо судасны. Тэгэхээр тэр усыг амруугаа хийгээд хүн шиг хот ингээд идэж уугаад одоо тий хүнсэндээ ашиглаад дараа нь тэр чинь биеэрээ боловсруулад тэгээд тэрийг одоо нөгөө бохир болгоо гаргаж байгаа шүү дээ. Тэрийгээ буцаага зохицуулж чадж байгаа. За ингэж чадж байгаа бот бол энэ одоо энэ хамтын амьдралыг хот гэж үзээд байгаа юм ер нь бол. За тэгээд тэр хот нь өөрөө тэгэнгүүтээ тэр мэдээж ус вэжж хот амьд байна да. Тэгээд хоёлаа өмнө нь нэрөөгөө хот ярихад тэд нар чинь уснасаа болол хэцүүдэл тий. Тэгээд ус нь далан барьж мараад ингэж усоо шийдсэн байгаа шүү дээ. Тэрэн шиг Улаанбаатар хот бол яг усаа бүтэн ингэж зохицуулаад одоо төвийн шугамд оруулаад карантинаас гоожуулаад онойл тусаа татаа гаргаж байгаа энэ процессоо яг бүтэн ингээд инженерийн шугам сүлжээ болгож хувиргаж байгаа үеэс эхлээд бид нар хот гэж ярьж эхэлж байна гэсэн санаа байхгүй. За яг өмнөх хотуудад бол тийм байсан. Ромын хотууд ч юм уу эртний хотууд бол тийм байсан. Тэр нь бол яг ингээд өөрийн нэгдсэн суугийн шийдэлтэй. Гэхдээ Улаанбаатар чи хүлддэг хүүтэн газар учраас газар доогоор явах учраас манайх бүх юм сууг одоо юм хоолоогоор явуулчихдаг. Тэгэхээр Ром ч юм уу энэ одоо Гэмэрв зэрэг хотууд бол хүлддэг учраас тэр нь асуудал байгаа байхгүй. За тэгэхээр Улаанбаатар хот гэдэг зүйлийг ярих гэхээр бүх дэлхийн улс орны хотууд ерөнхийдөө одоо харах юм бол юутэй гэдэг төв талбайтай байгаа тийм шүү дээ. За ингээд ер нь бол одоо барууны одоо соёлын нөлөөгөөр ч юм уу одоо төв талбай хотын захиргааны байшин гэж байдаг байхгүй. За тэгэхээр манай хотыг бол мэдээж хэрэг зүйл холбоод улс буюу одоо Оросын хөгшилтэй зөвлөлт холбоод улсын одоо хөгшилтэй одоо архитектор хот төлөөлөгч нар боловсруулсан байх нь бол тодорхой болж байна тийм ээ.
За тэгэнгүүт одоо тэд нар бол мэдээж хэрэг барууны ертөнцөөс одоо Голланд, Англи, Франц, одоо Италийн хотуудаас бас суралцж ирсэн учраас тэр суралцсаных нь тусгал нь Монголд орж ирж байгаа. Тэгэхээр таун холл, төв талбай, square гэж ярьдаг шиг төв талбай, хотын захиргааны байшин, засаг захиргааны байшин, тэгээд театр гэдэг сүм гэдэг бүгд ингээд нэг талбайгаа тойроод ичдэг байхгүй. Тэгэхээр одоо ингээд дурын ингээд Европын жишг хотуудыг төсөөлөхөр нэг талбай байгаа. Тэрийгэ тойроод бүх одоо засгийн газрын хотын захиргааны гэдэг ингээд бүх ингээд гол байшингууд нь тойроод байж байгаа нэг тийм дүр зураг харагддаг тий. Театр дуур гэл тий. За тийм тэгэнгүүт тэр талбай дээр нь одоо барих одоо тэгвэл одоо манай төв талбай бол Сүхбаатарын талбай. Сүхбаатарын хөшөөтэй байгаа тий. За энэ түүх одоо юунаас ихсэн бэхээр 1945 оны 31 дөрөв 27 дугаар тогтоолоор нийслэл хотын төв хэсгийг зураг төлөвлөгөөг баталж барилгажуулах ажлыг эхлүүлсэн. Ардын сайд нарын зөвлөл намын төв хороо хоёр нийлж байна. Энэ тогтоолоор хотын төв талбайг Сүхбаатарын чөлөө гэж эхэлж нэрлсэн байна. Ингээд 46-аас 57 он гэдэг 11 жилийн хугацаанд их одоо жанжин дээд Сүхбаатарын хөшөөг шинжилэн байгуулж өмнө нь өөр хөшөөтэй байсан гэсэн үг. Сүхбаатарын талбайг тогтжуулах, засгийн газрын ордон шинээр барьж, тэгээд дөөр дүүжгийн театр, тэрийг төв театр гэж нэрлэж байгаа шүү тийм хоёртой. Төв музей, гадаад яамны барилга 40-50 дугаар хорооллыг барьж эхлэх зэрэг түүхэн барилгуудыг өндөрлүүлэх он жилүүд байсан надаа 46-аас 57 тийм. Ингээд 46 оны 2 дугаар сарын 23-ны өдөр одоо бүгд найрамд Монголоор тусын сайдарын зөвлөл хувьсгалт намын төв хороо их өдөрдөгч Сүхбаатарын хөшөөг шинээр байгуулах тухай хамтарсан тогтол гаргаад 21 онд одоо Сүхбаатар жанжин одоо ардын журам зэрэгэд агуулад Алтан булгаас хүрээ орох зам нийслэл хүрээ Улаанбаатарлуу ирэх замдаа зүүн хараад бууж бэлтгэл хийж ирсэн. Хэрхэнцэг гэдэг нэг уул байт. Зүүн хараад чих юм бол энэ уулыг харж болно гэсэн. Хэрхэнцэг уулын одоо дээр хамгийн харуул хяналт тавьж байсан тэр санааг үндэслэж Сүхбаатарын хөшөөний суурийг тэр уулаар төсөөлөн авч гадуур арслан тулахтай гинжин хайс бүхий хад чулууны оргил дээр их өдөрдөх Сүхбаатарын морьтой дүрийг байрлуулан босгох тухай уран баримтч Чомблийн хийсэн төслөөр байгуулахар шийдвэрлсэн. За тэгэхээр Сүхбаатарын хөшөөний суур болж байгаа тэр нэг чулуу шиг хадуугаа штэ. Тэр нь бол тийм жижигхэн биш гэхдээ тэр яг тэрний дүрс одоо хэлбэртэй холоос гэж харагддаг хэрхэнцэг гэж уул байгаа. Зүүн хараад очихоор тэгж харагдана. За тэгэхээр тэр уулны орой дээр зогсож байгаа юм шигээр бодож гэхдээ тэр мэдээж уулыг жижигэрүүлж байгаад тэгж хөшөөг нь одоо загварыг гаргасан байна. За ингээд одоо энэ шийдвэрийн дагуу Чомбл тий уран баримтч одоо Чомбл Сүхбаатарын хөшөө бүтээн байгуулсан. Ингээд 46 оны 7 сарын 8-ны өдөр ардын хувьслын 25 жилийн ойн өмнө ер нь бол одоо энэ одоо бид нэр социалист коммунист чиг баримжаатай улс байсан учраас тухайн нийгэм байгууллын тодорхой он жилүүдийн одоо угтаж аливаа ажлыг зохион байгуулж дуусгахаар шийдвэрлэдэг. За жишээ нь наадмаас өмнө ардын хувьслын ойч наадам шүү дээ. За тэгээд одоо үеийн майн нэгнээс өмнө гэдэг дандаа юм нэг өдрүүдийг тохиолж янзын бүтээн байгуулалтад дуусгадаг нэг тийм уламжлалтай байсан. За ингээд одоо наадмаас өмнө бол олон ажлаа ингэж бариа болгож хийдэг байсан, төлөвлөгөө гаргадаг байсан байх шүү. За ингээд одоо энэ хөшөө бас одоо өмнө нь бол чулуун хөшөө байсан. Одоо боржин гэх юм уу да. За тиймдээ тийм ер нь бол цутгамл одоо тийм хөшөө байсан байхгүй. Тэгээд тиймдээ нөгөө цементэр. За. За ингэнгүүт одоо 2008 онд одоо Монгол Улсын засгийн газар 20 дугаар тогтоол гаргаад тэгээд одоо их жанжин Сүхбаатарын хөшөөг хүрлээр цутгаж суурийг нь боржин чулуугаар хийж шинжилэн тогтоосон байрсан. За ингэхээр өмнө нь бол зүгээр ингээд нийтдээ тэр чигээрээ юм чулуун байсан бол одоо Сүхбаатарын хөшөөг хүрлээр цутгасан байна. Боржин чулуу. Тэгээд боржин чулуун дээр тавьж гисэн. Тэгэхээр энээс өмнөх зураг одоо 2008 оноос өмнөх Сүхбаатарын талбай дээр авахулсан зургуудын Сүхбаатар жанжны хөшөө болон одоогийн хөшөө хоёрыг өөр гэсэн үг. За Сүхбаатарын хөшөөний байшлыг анх одоо тэр юу гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Одоо нөгөө нэг нийслэл одоо тэр хөшөөг байршуулах тэр талбай газрынх нь одоо байгаа газрыг нь болохоор 21 онд хяактыг чөлөөлөд баруун бүсээ хойд зүгээс нийслэл хүрээнд орж ирээд одоогийн Сүхбаатарын талбай орчим тэр үед байсан өндөр хогийн дэргэд зогсож ард олондоо хандаж морин дээрээ зүг хэлсэн газар нь байрлуулах нь зүйтэй гэж ерөнхийдөө Чойблс үтсэн. Одоо ерөнхий сайд маршал Чойблсгийн зөвлснөөр тэр газрыг сонгосон юм байна. За ингээд хогны хажуу зогсож байсан тэр газрын нэлээд л өндөр овоосон хогны хажуу зогсож байгаад үгээ хэлсний энэ удаа тэр нь талбай хажууд байсан байх шүү.
Бас одоо энэ чинь түүх болохоор инээдтэй ч гэсэн чинь түүх бол түүхээрээ байх хэрэгтэй. Тийм учраас. За тэгээд Сүхбаатарын талбай одоо тэгээ хөшөөгөө барьж аваад тэр хөшөөгөө тойруулаад одоо дөрвөлжин татчаад Сүхбаатарын талбай байгуулах тогтчуулгын ажлыг хийгдсэн. За энэ үед нэг юм болсон юм байна. Ерөнхий сайд одоо маршал Чойвилсон идэх санаачлал гаргаж тухай шийдвэрсэн энд хөшөө одоо талбай барья гэдэг. Тэгээд ерөнхий сайдын 1-р орлогч дараагаар ажиллаж байсан. Яг дараагийнх нь орлогч нь гэсэн тухайн сүрэнжуугаан дурсан ярьснаар төвдөө сайхан өргөн талбайтай хот бол Париж хот юм байна. Париж хотын төвд нь Париж эрх чөлөөний талбай гэдэг Конкорд гэдэг талбай байна. Хамгийн уудам чөлөөтэй хаашаа 250 орчим км-ийн одоо тэг дөрвөлжин тийм талбай байдаг гинэ. Очиж үзээгөө шүү дээ бүгдээрээ. Сураг сонсох нэ тий. Монгол улс өргөн удам нутагтай. Тиймээс Монгол улсын одоо уудам нутгийг нийслэлийн төв талбайгаас төсөөлөгдөж байх хэрэгтэй. Өргөн удам байгаа нь. Одоо ингээд сайхан уудам тал нутаг ба шүү дээ. Тэгэхээр тэр талбай бас том байж иж одоо сайхан өргөн удам нутаг юм байна гэж боддог. Тий, дэлгэсэн тэрлэг шиг бид нар зүрлээ тэгээд байгаа. Одоо хаашаач гараад задгаа талбай байж байгаа. Энэ мэдрэмжийг өгөхийн тулд манай талбай ч гэсэн ууж явах юм тавчуу байж болохгүй гэдэг санаагаар ерөнхийдөө нийслэлийн төв талбайгаа төсөөлж барья. Монгол улс ч гэсэн ирээдүгөө бодох ёстой гэд тэнд барья гэж шууд шийдсэн баг. За ингээд одоо тэр одоо бас одоо 1970-аад оны дундуур нийслэлийн шинэ ерөнхий төлөвлөгөөг Зүйл хотод улсын Гипрогор буюу Российский институт государственного градостроительства и инвестиционного развития гэж одоо хот төлөвлөлт хот байгуулалт хөрөнгө оруулалтын хөгжлийн институтэд Улаанбаатар хотын шинэ төлөвлөгөө гаргаж 3 дахь төлөвлөгөө хийж явах үед нь хилцэж батлах үед нь одоо тухайн үеийн хувьсгалт намын түүгээр 1-р хэмжээний дарга ардын хурлын төрүүлэгчийн дарга Юмжаагийн Цэдэн бол одоо Монгол улсын нам төрийн удирдагч энэ хүн тэр үед нэг юм дуртгалаа хэлсэн юм байна. Нэг өдөр одоо маршал Чойвилсон биднийг дагуулад театрын үүднээс гэж одоо Дөөрийн театрын үүднээс баруун тийш 300 алхам явган алхаад төв талбай хэмжээг хаашаашаа 300 алхам байхаар тогтоож байсан гэж. За ингээд бодох юм бол Дөөрийн театрын үүднээс маршал Чойвилсон гэдэг хүний алхмаар тооцох юм бол 300 алхам талбай байд юм байна. Гэдгийг бас нэг зүгээр сонирхуулж хэлье. Ингээд одоо 46 оноос барьж байгуулах ажил хийгдэж талбайг шороогоор одоо энэ чинь тэгшлээ шүү дээ. Зүгээр ингээл байгалийн одоо ундаа унтаа тэгэл байж байгаа шороод хийчихлээ гэсэн үг. За тэгээд гүн нэвтрэлгээний аргаар цардаж хучих ажлыг одоо замын газрын дарга Лувсан Чөлтөм инженер Жигли мастер Монгол улсын гавьяа төрөлхч Балжин юмнаар удирдах ардын хувьсгалын 26 жилийн өмнө дуусгасан гэж. За энэ одоо Сүхбаатарын талбайг барьж байгуулсан талаар одоо Монгол улсын гавьяа барилгач Мотогой бас турсамж байд юм байна. Нийслэлийн барилгачдын ерөнхий төлөө гэж байгаагүй болохоор хотын төвийн барилгачдын онцгой төвхтэй асуудлыг шийдвэрлэхэд ерөнхийдөө шууд маршал Чойвилсон одоо бас шууд чиглэл өгдөг байсан гэж. За тэгээд нийслэлийн төв талбайг урд талаас нь хасах санал гаргасан юм байна. Тэгэхэд маршал одоо Чойвилсон хэрхүүч болохгүй гэж бидэнд зөвлөж байсан. Тэгээд одоо маршалын өдөө ерөнхийдөө үзэмж оролцоотойгоор төв талбайн хэмжээг тогтоосон. Энэ ажил Гончиг бит 2 метр бариад маршлыг даган явж хэмжих ажил хийдэг байсан гэж хуучилсан байна. Хөжилж исэн юм байна. За ингээд одоо энэ бүгд бол үнэн бол таарах байна. За дээр нэмээд одоо Сүхбаатарын талбайг бүх нийтийн хүчээр тэгшилж сардах субботникийн ажил хийхэд нь Чойвилсон Цэдэн болоор бичлж орлож байсан түүхэн баримт нь байдаг. Энэ YouTube-ийн бас бичлэгүүдээр гардаг. Монгол улсын одоо Сүхбаатарын талбай барьж байгаа бүтээн байгуулалтын зураг одоо видеон дээр гарч ирдэг. За ингээд одоо Сүхбаатарын талбай ингээд сардсан байдалтай байж байгаад 2006 онд их Монгол улс байгуулсан 800 жилийн агаар энэ одоо бас их чухал үйл явдал. Энэ үйл явдлын одоо нэгэнт одоо их Монгол улсаа байгуулж байгааг далимдуулаад 2006 онд бид нар одоо энэ Сүхбаатар нийслэлийн төв талбайг бас айтайхан болгоод авъя гэд өмнө нь ингээд хагархай ийм асфальтан байсан. Асфальтан байсан. Тийм цементэн байсан талбайг хагас асфальтан хагас цементэн байсан талбай байхгүй. Тэгээд тухайн үеийн газрын одоо янз янзын нөлөөлөөс болоо зарим азараар овон товонтой ер нь нэг тийм тэгшгэн гэж хэлгэж байгаа хэцүү тийм талбай байсныг тухайн үеийн бас одоо хотын захирагч нийслэлийн центр байсан одоо Миёгон Бэнх болтын бас санаачлагаар Сүхбаатарын талбайг боржин чулуун хавтангоор өнгөлж бүрэн тогч байсан. Одоо ингээд дээрээс нь харахаар нэг юм хэмээтэй харагддаг шүү дээ. Энэ үйл явдлыг бол 2006 онд хийсэн. 2006 онд энийг солихдоо Сүхбаатарын талбайг бүтэн одоо хашаагаар хааж агаад одоо их Монгол улс байгуулсан 800 жилийн ойн баярын наадмын өмнө энэ нээж орсон байна. Энэ ажилдаа нийлүүлж бас одоо
төрийн ордны нүүрт байсан тэр одоо бунхан эднэсийг буулгаад өнөөдрийн энэ хэлбэртэй Чингис хааны хөшөөтэй хоёр талтай хоёр одоо Чингис хааны дараагийн хоёр том хаадын одоо сууга хөшөөтэй хоёр хөлөг баатрийн одоо морьтой хөшөөтэй ийм зохицол болгож 2008 онд дуусгасан. 6 онд одоо ажил нь эхэлж явсаар байна. За ингээд одоо Сүхбаатарын талбайг ингэж нэг өөрчилсөн байна. Тэгэхээр одоо талбай бол хоёр одоо удаа өөрчлөгдсөн гэсэн. Одоо энэ талбай дээр бас ингээд үнэхээр нэг шүүмжлэх зүйл байна. Яа тэгэхээр одоо Тяньминий талбай, Улаан талбай, ер нь Английн Трафалгарын талбай, ер нь Парисын Конкордын талбай дээр бид нэр хязгаарч зах ажиллуулдаг мэдэн тийм ээ. Одоо Улаанбаатар хотын төв талбай бол нэг өгөөлөхөд бол зүгээр яг наран тул зах бас. Одоо өнөөдрийн байдлаар яг тийм байна. Тэгэл тэр хог шороо нөгөө эдсэн уусан чихрүүний сав. Хүний эрх чөлөө ингээд зүйлийг бид нар одоо их том хуульч ярьдаг. Гэхдээ эн чинь нийтээрээ ярьж байгаа Монгол улсын нүүр царай бэлэг тэмдэг болсон төв талбай байхгүй юу? За тэгэнгүүт одоо ирсэн гадны зоч төлөөлөгчд энэ талбай дээр ирэх болгонда нэг юм харж байгаа. Энэ одоо яг төв талбай юу? Эсвэл энэ яг зах уу гэдэг маягийн үзэгслүүд л та. За яг жижиг сажиг одоо нийслэл хот биш те одоо улсын чухал хотууд биш газрууд бол төв талбай төв газар хотын төв дээрээ захмах байрлуулсан байдаг. Гэхдээ ийм замбараг бол арай биш. Гудамжны зах гэдэг их гоё цэвэрхэн гоё захтууд байдаг. Одоо бол энэ хүсэст нь ирж дугуй унж байна, мотоцикл унж байна, энэ талбай дээр скутер унж байна. Энэ талбай дээр ер нь удахгүй олон хүн биенээ дайрж ингээд мөргөлдөхөд бол би эргэлзэхгүй л гэж бодож байгаа. Яг бол улмал энэ бүх зүйл ингээд тийм хэмжээнээс хэтэрж байгаа гэсэн. За тэгээд одоо эхний хамтран ажиллаж байгаа. Хэлээд. За манай хотын төвх нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээшүү компани маань хамтран ажиллаж байна. За Түлээшүүгээс одоо хүүхдийн баярын өдөрт зориулаад бас хөөрхөн кекнүүд, тортнууд, бүтээгдэхүүнүүдээ мэдээж гаргаж байгаа. За тэгээд хамгийн гол нь одоо хүүхдийн баярын үйл ажиллагаанд өхөөртөн багчуудыгаа урьж байгаа юм байна. За 6 сарын 1-ний энэ хүүхдийн баяр зориулсан Түлээшүүгээс зориулж гаргаж байгаа үйл ажиллагаа хизээ болох юм бэ гэхээр мэдээж 6 сарын 1-нд 13 цагт. За тэгээд манай одоо талбай ярьж байгаа дээр Нуртлын Төв номын сангийн салбар гэдэг шүү дээ чандам нь. Тэр салбар дээр 13 цагт болох юм байна. Тэгээ Виктория Монголиа, Хүд сонг, за хүүхдүүд маань хөөрхөн дуртай дуугаа сонсоо бүжиглээд хамтдаа селфи хийцгээн. Энэ бодвол одоо хүүхдүүд их дуртай мэддэг л хамтлаг юм шиг байна. За авьяаслыг миний найз оролцогчдын онцгой авьяас гайхалтай үзүүлбэрүүд очсон хүүхдүүд маань бас өөрсдөө авьяасаа үзүүлээд тэндээснээс гарын бэлэг авч болно. За хүрдтэй бэлэг азаа үзээд бэлэг авч болж байна. За Dance with me гэдэг одоо хамтдаа бүжиглэж хөгжүүлдэх мөч бас байгаа юм байна. За ингээ бөөн гинтийн бэлгээр дүүрэн одоо бүгд засагдсан байгаа. Бөөн бүгдх нь гэж. Тийм тэгээд амтад бүтээгдэхүүний амталгаа. За бүр амталгаа байна шүү. За дуртай амттангаа амтлах тухтай мөч мейкап болон хүртэл байгаа юм байна. За дуртай дүрдээ хуурцгаах юм байна. Селфи толь тэнд байгаа юм байна. Одоо сүүлийн үед бас селфи толь айгүй хөргөн болчиход байгаа. За хамгийн өрхөн агшнаа буулгаж дурсамжаа үлдээгээрэй гэсэн байна. За ингээ хайртай бяцхан үрсээ дагуулад ээж аваад маань одоо ирүүл. За тэгээд ийм гоё чанартай одоо хүүхдүүдийн биед одоо хор хөнөөл багтаа ийм материалаар хийгдсэн бүтээгдэхүүнүүдийг амтлуулангаа хөгжилтэй гоё дурсамж бүтээж одоо дуртай хамтлагтай нь хамт байлгахыг хүсэх юм бол одоо Түлээжүүгийн Төв номын сангийн одоо тэр чандман салбарт байгаа Түлээжүүгийн салбар дээр очиод баярлцгааж бас болох нь вэ шүү. За 13 сангийн ард хойш харсан. Тийг санаадах юм. Би тэд ягаав нөгөө очиж хоол бууддаг. Тэгээ ийм хөөрхөн үйл ажиллагаа байгаа юм биш үү? За ер нь бол надад энэ айгу гой санагдаж байна. Одоо бас талбай дээр ингээд ийм олон хүн бужигнсан газраар биш те. Тийм хөөрхөн ивент зохиож байгаа газруудаар баярлцсан цомхон гоё. Тийм гэхдээ энэ чинь ариун цэвэр талаас нь өөрийнхөө одоо байгууллага барилга дотроо барилгатаа түшгэлж хийх чинь бас энэ чинь одоо дандаа нөгөө фреш байж байгаа хүнсний бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр тийшээ зөөгөөд хадгалт мадгалтын асуудал гэдэг зүйл нэлээд нарийн тэгээ ялангуяа хүүхдэд хоол унд өгч байгаа тохиолдолд амтлагтай тохиолдол тэр эрүүл ахуй талаас нь хаана зарах хэвэл одоо бүх юм тооцож. Тэгэхээр энэ бол эндээсээ ер нь өөрийнхөө хамгийн том тэр төв талбайтайгаа ойрхон салбар дээр хийх нь бол одоо бараг яг үнэ логик гэвэл зөв л маш зөв. Тэр чинь ингээд ил задгаа ч юм уу байгаад ин гэдэг чинь бактери жал янз бүр болоод ин гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн найдвартай гоё эвент биш шүү манайхаа. Түлээжүүгийнхандаа баярлалаа. За ингээд одоо хотынхаа түүхийг үргэлжлүүлэхэд төв талбайтай болоод авсан. Төв талбайхаа яг хамгийн чухал хэсэг нь түрүүн ярьсан шүү дээ. Захиргааны байгууллага байшин байх хэрэгтэй. За тэгмүүд одоо тэр одоо төв талбайгаа тойруулаад нэг байшин байрна гэдэг өмнө нэвтрүүлгээр ярьсан шүү дээ. Тэгээд тэгмүүд хотын талбай хойд тал чинээр одоо засгийн газрын ордны байрыг чийдсэн баг.
Тэгээ зүйл холбоот улсаас туслаач гэдэг тусламж одоо хүссэн байгаа. Ингээд нэг ерөнхий сайдын 1-р орлог Сүрэнжавыг Москва явуулаад сайд одоо зүйл холбоот улсын сайд нарын зөвлөлийн дараа Ворошилов гэдэг нэг алтартай маршал Ворошилов Москвад Сүрэнжав даргаыг хүлээж авч уулзаад одоогийн одоо энэ ордны зургийг өгсөн байна. Зураг төслийн өгсөн гэсэн үг. За тийм ингээд зурсан зургийг өгсөн байна. Ингээ ордны зурагтай маршал Чавелсан болон нам төрийн удирдлагаар засгийн газрын комисс танилцаад Монгол үндэсний өвөрмөц онцлог байдлыг түүн дээр нэмж тусгаад монголжуулаад гэсэн үг одоо мэдээж хэрэг үсгэх ёстой л доо. Тэгээд одоо чиглэл одоо зөвлөмжийн дагуу Монгол улсын барилгын анхны инженер Мото гэдэг хүн одоо гуйгаар удирдуулсан барилгын зураг төлөвлөгөөний конторынхан ордны барилгын зурагт зарим өөрчлөлтийг тооцоогсны өөрчлөлтийг оруулад уран баримлт Чоймбол ордны барилгын хаалга хэмжээр баган зэрэгт үндэсний хэв маягийг шингээж тусдгаад ингээд ямарч байсан засгийн газрын ордны одоо урд нүүрний барилгыг 4 давхар баруун зүүн талын 2 жигүүрийн барилгуудыг 3 давхар байхаар төлөвлөж зураг төсөл хийгдсэн. За одоо ордон чинь 4 давхар урагшаа гарсан 4 давхар байшин. Хоёр талтай арай намхан 3 давхар юм 2 жигүүртэй байхаар тэгж төлөвлөж баригдсан юм байна. Ингээд засгийн газрын ордны барилгын ажил 47 онд эхэлж 4 жилийн дараа 51 оны 6 дугаар сар дуусч 51 оны ардын хувьсгалын 30 жилийн өмнө ашиглалтанд орсон. За ингээд дандаа нэг хувьсгалын ойноос өмнө юм амжилтдаг нэг бас нэг тийм барайны цэг болсон байна. За энэ одоо байх зүйлээ гэдгийг бас түрүүнд дурдсан тийм ээ. Ингээд ордны барилгад нийтдээ 1200 хүн ажиллаж газар ухах, хүнд хийцдэг, одоо хэсгийг өргөх, одоо ямар нэгэн машин механизм байгаа учраас 1200 хүн ажилласан. Энд чинь одоо тоног төхөөрөмж, одоо эскаватор гэдэг зүйлүүд бас байгаагүй байгаа штэ. За ингээд бүгдийг гараар хийсэн баг. Гар мажлаар зөөж дээш нь одоо насилк одоо төрдөг тэрэг мэргээ зөөж гаргаж тубинуудаа түрж гарна. Тэгэхээр тийм олон оролцох нь аргагүй байна. За тэгээд барилгын хувьчилт, дам нуруунд хэрэглэх дүнз модыг тэрэлж хавьяас туулгалаар урсгаж, сал урсгаж одоо ирүүлж хар усан тохойд гаргаж авч бэлддэг байсан. За дээрийн туулын ихэн дээрээс гойлон бэлдээд хар усан тохой гэж яддаг гачуурт дээрээс мод болгож гойлон болгоод тэндээс нь ачиж хот руу одоо энэ оруулж ирж ордныг барьж ирсэн байх нь байна. За ингээд одоо энэ бүхэн тэр үед барилгын хэрэглэх ерөнхий газрын дарга гончиг түүний удирдсан хамт олон барилгачдыг засгийн газрын ордныг одоо ихээхэн хүнд нөхцөлд нэлээд олон одоо хугацаанд одоо хурдан хугацаанд барьж дуусгасан гэдэг одоо түүх байдаг юм байна. Өдөр шөнөгүй ажил барьсан гэдэг. Тэгээд одоо нөгөө наадмаас өмнө ашиглалтанд оруулах гэх. Тийм байна. За ингээд засгийн газрын ордны барилгад 3 удаа өргөтгөл хийсэн. Иннээс хойш. За одоо ингээд барьж дуусныхан дараа бүгдээр Болгар улсын засгийн газар хоорондын хэлэлцээр ордны анхны өргөтгөлийн зургийг Болгарын нэрт архитектор төрийн шагналт Романов, архитектор Аскина, Петров, инженер одоо Григорьев нар хийж цэргийн барилгын 1-р батальоны дараа Хурандаа Бямба тэргүүтээ одоо хүмүүс барьж дуусгасан өргөтгөл. За анхны өргөтгөлөөр ордны баруун жигүүрийн барилгыг 4 давхар болгосон. Одоо хувьсгалын музей талтай барилгыг 4 давхар байшин болгосон. 3 байрны 4 давхар байшин болгосон гэсэн. Тэгээд 800-ны судалтай их хурлын танхимыг шинээр барьж 61 онд ардын хувьсгалын 40 жилийн өмнө ашиглалтанд орсон. Одоо энэ сууж байгаа хүмүүс сууж байгаа хурлын заал шүү дээ. Энийг барьж ашиглалтанд оруулсан гэсэн үг. 800-ны судалтаагаар. Тэгээ ордны 2 дахь өргөтгөлийг бас ингээд Урсын барилгын зургийн институтэд хийж одоо 81 оны хурлын танхимын 2 талын барилгыг шинээр ашиглалтанд оруулсан. Ингээд 2 дахь таа. За ингээд уг өргөтгөлийг цэргийн барилгын одоо ерөнхий газрын барилгач хийсэн. Одоо хамгийн сүүлийн өргөтгөл нь болохоор нөгөө урд талын одоо Сүхбаатар Чавилсангийн бунхантай хэсгийг нь авч хаяад хооронд нь одоо өргөтгөл оруулаад тэгээд одоо Чингис хааны хүч одоо зурагтай энэ нүүр одоо энэ нэг шилэн фасадтай байгаа энэ өргөтгөлийг оруулсан гэсэн. За ингээд одоо 2008 оны байдлаар хамгийн сүүлийн өргөтгөлийнхаа байдлаар болоод Сүхбаатарын талбай энд ингээд байж байгаа. Одоо засгийн газрын ордонтой харагдаж байна гэсэн үг байна. За ингээд энэ дээр бас нэг зүйл хэлэх хэрэгтэй. Яа тэгэхээр барилга бариад идэг. Гэхдээ барилгын түүхий гэдэг зүйл аягүй чухал байдаг. Тэгээ тэрийгэ бэлдэхгүйгээр байшин барих бололцоогүй. Тэгэхээр тэрнтэйгээ зэрэгцээ барилгын түүхий гэдэг давхар заавал одоо тэр салбарыг хөнгөжүүлж босгож ирэх хэрэгтэй. Тэгэхээр мод тоосго, шохоо, цемент гэдэг ингээд бүгдүүдийг давхар Улаанбаатар хотын ойр орчмын зүгээр нэг газар хөөе энд үлдэр барь гэж барихгүй. Тэр чинь заавал шавар тубинт одоо тоосгон шаардлагатай одоо өндөр чанарын даацтай шавар байх хэрэгтэй тэр орчинд нь. Тэр шаврын чинь барилгын материалын одоо уурхай гэж нэрлэдэг байна. Барилгын материал хайрга байх хэрэгтэй. За тэгээд юу байх хэрэгтэй?
Зэмэн жохоо гэх тэрний ордуудтайгаа байх хэрэгтэй. Ингээд тэрнтэйг ойрхон байж ш тэдний ч авчирч барилгатаа ашигладаг байхгүй. За тэгээ барилгын чинь нөгөө зэмэн жохоогийн чинь хооронд холж байгаад одоо энэ ер нь бол хальж бэж энэ зэмтийг гаргаж авч байгаа шүү дээ. За ингээд барилгад одоо 48 оны барилгад одоо 2.4 2400 хүн ажиллаж ирсэн юм тухайн үед. Тэгээ жилдээ 28 сая төгрөгийн барилга усрын ажил хийдэг байсан бол анх дугаар 5 жил гээд 48-аас 52 оны хооронд одоо 147 сая төгрөгийн барилгын ажил хийж баг тэгээ одоо 7 6 дахин нэмэгдсэн. Барилгын одоо хэрэглэх ерхий газрын барилгууд нь бол 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй барилгын ажил гүйцэтгэж байсан байна. За ингээд Төв театр Алтай зочд буудлагддаг чи одоо энэ юу шүү? Хотын захиргааны байшин байгаа. Төв музей зэрэг олон 10 барилгуудыг нэмж бариад за ингээд одоо зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар налаахын чулуун нүүрсний уурхайг өргөтгөж 7 уурхай нээж аж үйлдвэрийн комбинат, хромын завод, ноос угаах фабрикийг өргөтгөн шинчилж, савх болон эсгийн хутлын үйлдвэр, меблийн үйлдвэрийг нэгдүгээр ээлж, пивний заводыг ашиглалтанд оруулсан. Энэ бүгдийг дандаа барилгачд барьж байгаа учраас би дуртаад юу юугаа барьсан. Тэгээ энэ дээр барьсан юмнуудыг ингээд харахаар уурхай гэдэг чинь зөвхөн уурхай барилга гэж бас байгаа. Инхээр одоо эхлээд нэг уурхайг ашиглалтанд оруулж байгаа, налахт оруулж байгаа чинь хот дулаахан байх хэрэгтэй. Байшин савтуул тэр чинь айлууд төлсөндөө хэрэглэх хэрэгтэй. Дандаа мод төлөөд ээж болох боломжгүй шүү дээ, тийм ээ. За тэгээ хромын хувцсныхаа үйлдвэрийг барьсан байна. Ноосоо боловсрохдаг үйлдвэрүүдээ барьж гисэн байна. Гутал савхны үйлдвэрүүдээ барьж гисэн. Дээр нь орон гэртээ тавилга тавих меблийн үйлдвэрээ барьсан байна. Ингээд. Энэ хугацаанд одоо их сургуулийн оюутны байр, 800-ны судалтай, Төв театр, 600-ны судалтай, Элдв очир кино театрыг барьсан. Элдв очир киноч одоо хөрөнгөний бирж гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. За ингээд аж үйлдвэрийн комбинат гэдэг энэ урагшаага 600-ны судалтай ажилчны соёлын ордон. Тэр нь юу юм бол? Одоо тэр ажилчны орон гэж байгаа. Одоо энэ хаан улдүргийн байгаа шүү дээ, тий. Тэр хэсэг чинь ерөнхийдөө ажилчин үйлдвэрүүдийн орон байсан байхгүй. Тэр үйлдвэрээс чинь хүмүүс хотын төвөөс ч өөр газараас явах хосонд орвол тэр хавьда ажилчдын орон сууцуудыг бариад тэндээсээ одоо хотын төв рүү явах үйлдвэрлэлөөр орж ажиллана гэсэн тийм. Дээр нэмээд тэндээ ажиллаад ирэхнээрээ тэр хүмүүс чинь хүн юм болсон хаа тэндээ идэж уун одоо хоол амьдрах хэрэгтэй болно. Үзэр үйлчлэгээ үзэх хэрэгтэй. Тэгэхээр тэд нар зориулж кино үзүүлэх, театрт одоо урлагийн үзүүлэх зорилгоор ажилтны соёлын ордныг барьсан байгаа байхгүй. Одоо байдаг уу? Одоо байгаа. Одоо ажилтны одоо байгаа да. Би байгаа гэж санаад байна. Хойшоо гарсан ажилтны соёлын орд гэж байгаа. Ядан тэр одоо ажиллаж одоо тэр чинь нэг наагур нь одоо газрын нэг замбрааг болгоод ерөөс тэр сариас нь харагдах болчих. Яг үнэ. Манайхнаас гоё мэдж байгаа юм би биччихээ. Сонин биш бас. Тэгээд 50 ортоо аршаан соёлол. За энэ бас хөвшин залуу өвдсөн хавцсан хүмүүс бас нэг одоо яачихар те тэнгэрүүлэхээр хотын төв цэцэрлэгийг барьсан. За ингээд санхүүгийн техникумыг барьсан. За хүнээ сурах юм байна. Гэт одоо энэ дэргүнд шаардлагатай соёл эмнэлэг үйлчлэгээний барилгуудыг барьж эхэлсэн байна. За ингээд ирэхээр Улаанбаатар хотын тодорхой хэмжээний одоо барилгын материалуудаа бэлдээд хангалттай нөөцөө олоод тэнд одоо олборлоод эхлэхээр тэнд одоо жишээлбэл ил сайрганч байна, модон байна, топигаа ингээд бэлдээд ирэнгүүт барилга барьж эхэлсэн юм шүү дээ. За тэгвэл том төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Том төлөвлөгөө гаргахын тулд яах вэ? Орон сууц байх хэрэгтэй. Одоо энэ чинь нарийн ярих юм бол одоо төв талбайгаа дагаад энэ хідэн барилгуудаас цаашаа гэр оруулаад байгаа шүү дээ. Одоо ментрийн ярьдгаар уламжлалтсаар гэр оруулаад байгаа. Тэгээд одоо нэг аман хуурга киног мэдэн тийм ээ? Тийм ээ. Газарт ордог. Тэгээд нэг байшингаас ингээд хадгаа аваад уйлж муулаад ингээд нэг газарт орж байгаа. Би бол өөрөө газарт орж исэн хүн байхгүй. Одоо 1989 онд 90 онд манайх одоо өргөө киноцентрийн хойтлын нарангийн зүүн нарангийн ингэр дээр байж хахад тэнд бичил хараалын үргэлжлэлийг барьна гэд бүх айлуудыг мэдэгдэл өгөөд нүүлгэжсэн. Тэгээд тэд нар бүгд хөтөл олдуу одоогийн баян шөнийн хөтөл 70 давхрын тэр хавар бууцгаасан. За тэгээд тэр одоо төлөвлөлт маань жинхэнэ зах зээлийн буйнаар гэх юм уу одоо харамсалтай ч юм уу тэр айлууд нүүж яваад одоо тэнд нөөр айлууд амьдраад тэр нь өмч болоод явж байгаа. Тэгэхээр энэ нэг нийгмийн одоо би нэг алиг тэр үеийн түүхтэр илүү ярьсан дээр байх гэж бодож байна. Тэгэхээр хотын төвийн гэр оролтын айлуудыг нүүлгэсэн. Нүүлгээд тэн дээр нь юу төлөвлөсөн бэ? 1952 онд үйлдвэрлэсэн барилгын материалыг 40 онтой харьцуулахад 3 дахин өсөж одоо анх дугаар 5 жилд нь бол 21.5 сая төгрөгийн барилгын материал үйлдвэрлэсэн. За тэгэхээр бид нар бол ихний хэмжээний томоохон барилгажуулалтын ажлыг даах үс хэмжээний одоо үгүй юм барилгын түүхийдээ болж чадсан байна гэж үзээд 1954 оны хавар Зөвлөлт холбоот улсын сайдрын зөвлөлийн орлогч дарга Микоян гэдэг хүн Монгол улсууд айлчлах үед нь Цэдэн бол хэлэлцээр хийж Улаанбаатар хотод 40,000
гэдэг байгаа шүү дээ. За 40 мянга гэж юугийн 40 мянга гэж нэрлэдэг юм. Надад өөрийнхөө хувь руу бодлоо хэлээч. Тэгээ яг л одоо сая ярьж байгаатай холбоод айлны 40 мянган айл юм болов уу? Эсвэл одоо 40 мянган одоо газар нутгийн хэл 40 мянгаар арай 40 мянган айл хэр чин нэг айл чин ойролцоогоор тухайн айл чин 4 хүн биш. Бараг 5 6 байдаг гэж үзэх юм бол нэлээд олон айл болчих. Бараг Улаанбаатар чи тэр чигээр болчих жоох байхгүй. 40 мянган за газар нутгаар нь бодохоор Улаанбаатар тэр чигтээ орох гэдэг юм чинь 40 мянган юм болов уу? Одоо юу юм бол? 40 мянган газар нутаг. Ер нь мөн. Тэгээ 40 мянган одоо метр квадрат газар байхгүй. Тэгэхээр 40 га газар гэсэн үг. 40 га газар. Тийм 40 га газрын ерөнхийдөө талбайтай орон сууцны хорооллыг орон сууцжуулангуудаа тийм зүгээр хүмүүс ингээд одоо манайх чинь яагаад гэхээр орон сууц барьчаал хайчих байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За тэгвэл тэрий чинь дагуулад 40 мянган орон одоо метр квадрат орон сууцын хорооллыг бариад соёл ажил ахын үйлчлэгээний барилгуудыг эд зүрнээр нь бариад тэрнийг дагсан одоо сургууль, соёл, цэцэрлэг, ресторан, хоолны газар, гуанз, үсчин, гоо сайхны газар, гэрэл зурагчин гэвтэл барьсан байхгүй. Тэгээд хүний хэрэглээнд хэрэгтэй бүх За одоо чи ингээд одоо бид хоёр одоо энэ талбайн цаатлаас эхлээд түүчүүдээс цаашаа алхаад явхаар хуучин бол яадаг гэсэн юм гэхээр аптек, гэрэл зурагчин, баншны кафе. Тэгээд ахын үйлчлэгээний газрууд хувц сунар хасдаг, дэсдэг, янзлдаг газрууд. Тэгээд дотгош нь орохоор сургууль, цэцэрлэг 23 дугаар сургууль байгаа зү. Тийм шүү дээ. Цэцэрлэг байгаа. Ингээд барьдаг гэсэн байхгүй. За тэгээд тэр энд нэг ойролцоогоор за яг одоо 40 мянган метр квадрат газар хүн одоо орон сууцжуулсан одоо барилгажуулсан гэж үзэх юм бол тэнд ойролцоогоор за нэг эхний нэг 1000 айл ч юм орлоо гэж тооцъё л доо. Тэгвэл тэр 1000 айл нь хэдэн хүүхэд байх вэ? Хэдэн хүүхэд нь тэгвэл за 300 400 хүүхэд байх юм бол тэрийг 300 400 хүүхдийг ямар цэцэрлэгт өгөх юм? Ямар сургуульд өгөх юм гэж тооцож тэрийг бүгдийг ингэж ижибрэнэ бариад хүн өдөрт дотор хэдэн хүн үсээд суулгахын тулд өсчний газар нь ачаал нь ямар байх вэ гэдэг ингээд ерөнхий иймэрхүү тооцоонуудыг бодож барьж эхэлсэн гэсэн санаа. Мэдээж хэрэг нийслэлээс эхлээд ерөнхийдөө баруун тал руугаа төлөхөө ингэж орон сууцчулж эхэлсэн гэсэн. Одоо чи ингээ харах юм бол Улаанбаатарын төв цэг одоо Сүхбаатарын талаас зүүн тал руугаа орон сууц их бага харагдаж байгаа биз? Цөөхөн. Баруун тал руугаа илүү их орон сууц байгаа. Одоо энэ ингээ боловсролын их сургууль одоо багшийн их сургууль багшийн дээд гэж яваад цаашлаад гол байгаа учраас голдоо ингээ шахаж байгаа учраас орон сууц гэхээсээ илүү орон сууцыг илүү бага төлөвлөсч эхэлсэн байсан байхгүй тэр. За тэр баруун тал руугаа илүү уудам учраас тасалдалгүй үргэлжлэх одоо гэдэг санааг бодож төлөлтөө тэгж тийшээ тэлж хийж ирсэн гэсэн үг. За тийшээ бас гүүр мүрэ барьж амжаагүй ус учраас бас юмнуудаа тооцсон байна гэсэн үг л дээ ер нь бол. За ингээд одоо энийг бол бид нэр бол дангаараа өөрсдийн хөрөнгөөр барьж чадахгүй учраас зөвлөлтийн техник, эдийн засгийн тусалцаа үзүүлэхийг зөвлөлтийн талаас хүсээд ингээд 1955 оны 8 дугаар сард ажил дөр нийтийн ахуй үйлчлэгээний барилга барихад зөвлөл холбоот улсын техник, эдийн засгийн тусламжийг үзүүлэх Монгол зөвлөлтийн засгийн газрын хэлэлцээр болгогдсон. За энэ хэлэлцээрийн дагуу Цэдэн бол одоо Ямжаагийн Цэдэн бол 56 онд зөвлөл холбоот улсад айлчилж 40 мянган хорооллыг зөвлөлтийн техник эдийн засгийн тусламжтайгаар бариулахаар Москва хотод тохиролцсон. Дараагийн хамтран ажиллаж байлаа. За одоохон тэгээд энэ одоо хөрөнгө оруулалт барилгын ажлыг одоо юу гэдэг ингэж шийдснээр Монголын барилгын салбарын цоо шин хуудас нээгдэх одоо их үс салбагдсан гэсэн. За. Тэстэг дундуур нь дасалж ярих гадл ерөөсөн. Зүг тийм. Харахгүй. За дараагийн хамтран ажиллагчаар манайхаа ногоо ирээдүг хөгжүүлийн өрөөтэй MMS компани хамтран ажиллаж байгаа. За MMS компани маань ер нь байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжин одоо шавхчгүй эрчим хүчний хөөсрийг бий болгож байгаа. Нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогц шийдлийг биднэрт санал болгоод байгаа. За тэгэхээр нарны эрчим хүчний зах зээлд дэлхийд тэргүүлэгч Jinka Solar гэдэг компани байгаа. Тэрний одоо Solax Power зэрэг үйлдвэрлэгчдийн Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр дамжуулан малч өөрөх, газар тариалан, амны орон сууц, үйлдвэр үйлчилгээ зэрэг одоо бүх салбарт 30 жилийн баталгаа хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгон ногоо ирээдүг рүү хамтдаа урагшлах боломжийг нээж өгч байна. За хэрвээ одоо танд цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон, за цахилгааны төлбөр өндөр гарч байгаа асуудал тулгарч байгаа бол нарны цахилгаан үсгүүрээр одоо бас шийдвэрлэх боломжтой. За ялангуяа одоо энэ дулааны цагтын хөдөө орнуудагт тог цахилгаан татах боломжгүй газар тентэр одоо ийм хавтангуудаар бид нар бас асуудлаа шийдэж болоод байгаа. Та нар маань дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 77111990 дотор дугаар нь 2 гэж залгаад мэдээлэл авч болно. За эсвэл одоо 80664141 дугаараар лавлаж болно. Ногоо ирээдүг хөгжүүлийн өрөөтэй MMS компанид баярлалаа. За энэ автангууд ч юм бол одоо бас ингээд яг шууд төвийн төлөвлөлтөөс хязгаарлагдахгүй өөрийн хэсэгчлсэн төлөвлөлтүүдийг хийх, дагуулгатуудыг босгох, ялангуяа одоо
одоо бие даасан одоо орон сууцны одоо тийм хорооллууд баригдах бололцоог бас олгож өгч байгаа эрчим хүчний шийдэж байгаа иймэрхүү одоо арга зам шүү дээ бас. Тэгэхээр MS Green Building хамтлагаа баярлалаа бас. Ийм оруулж ирж байгаа. Ийм технологи оруулж ирж байгаад нь. За ингээд одоо санхүүжилттэй ямарчсан шийдэд авцсан. За зөвлөлт толгойд улсаас тусламж аавна. Тэгэхээр тусламж аавна гэдэг чинь ийм хэмжээний одоо том хэмжээний газар нутгийг барьж исэн туршлага байхгүй учраас нэгдүгээр инженеруудын мэрэгчлэнүүдийн тусламж аавна. Хоёрдугаарт нь энийг дандаа ингээд хурц одоо төрдөг тэрэг бариад хийхгүй учраас техник аавна. Техник нь одоо бид нар өөрсдөө үйлдвэрлэдэг учраас тухайн үед хамгийн боломжтой газар бол зөвлөлт толгойд улс байсан учраас тэндээс аавна. За хятад бол бас өөрсдөө иргэний дайнд дөнгөж дуусч байсан үе бас сэргээн босолтын ажил хийж байгаа удаад хятадд бол хүн бүхний гарын одоо тийм гар аргаар илүү одоо хүн дээр дулдудж хийжсэн учраас бид нар тэндээс одоо тийм бас одоо техник тоног төхөөрөмж авах ямар ч бололцоо их хязгаарлагдана. Ингээд ирэхээр яа харахгүй одоо зөвлөлт толгойд улс руу харах нь бол бүр одоо зүй эсний зүйл юм байна тийм дөөр сонголт байхгүй гэсэн санаа. За ингээд одоо улс ардын аж ахуй гэж байгаа соёлыг хөгжүүлэх 2 дугаар 5 жил гэдэг. Ингээд одоо 53-аас 57 онд улсын хэмжээгээр манай барилгуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 613 сая төгрөг төрсөн. Түрүүн чи 20 сая, 100 сая гэж явж ирсэн 6 дахин нэмэгдсэн. За ингээд тий. Одоо эхний 5 жилээр одоо ер нь бол төлөвлөлтөө хийдэг байсан тухайн үедээ. За энэ цаанч тал байсан, мууч тал байдаг байсан, ихэнх шүүмжилжсэн хүмүүс ч байгаа. Тэрийг бас зөвч гэж үздэг хүн байгаа. Гэхдээ бүх юм хүнээсээ болдог болохоос биш төлөвлөлтнөөс болдгоо гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ зөв одоо социализмын энэ бүх одоо арга ажиллагаа бол нэгдүгürt өөрсдийн чөлөөт сонголтоор хийгдэг. Хоёрдугаарт тухайн үед бол биднэрт өөр сонголтч байгаагүй гэдэг утгаар нь би өмөрж ярьж байгаа болохоос биш зөвтгөж ярьдаг гэдгийг бас айгуу сайн ойлгоорой. За ингээд одоо 53-аас 57 онд одоо анх дугаар 5 жилийн одоо тэр төлөвлөлтөөсөө 4.1 дахин өссөн гэсэн үг байхгүй. Бүх төсвүүд. За ингээд одоо 53-аас 57 онд өсгийнхаа хэрээр үйлдвэрлэл нэмэгдэнэ. Үйлдвэрлэл нэмэгдэхээр одоо барилгын нь одоо байшин саваа барихт нь шаардлагатай түүхий эдийн хэмжээ нэмэгдэнэ. Хэмжээ нэмэгдэхээр дараагийнхаа барих нөөцтэй болно гэсэн. Ингээд 100 гаруй одоо хавтгай дөрвөлжин метр талбай бүхий дараагийн орон сууцыг барьж эхэлсэн. Ингээд 28 эмнэлэг 55 сургууль зэрэг соёл үйлчлэгээний барилгуудыг нэмэлт барьж эхэлсэн гэсэн үг. Энэ хүрээнд. За ингээд одоо яг энэ үеэс эхэлж Улаанбаатар хотын анхны төлөвлөгөөтэйгээр хотыг барьж эхэлсэн гэсэн санаа явж байгаа. Яагаад тэгэхээр сурах сургуультай, цэцэрлэгтэй, хоол ундны газартай, дэлгүүр хоршоотой, үзүр үйлчлэгээ бүх юмтайгаа ингэ барьна гэсэн үг. За ингээд ирэнгүүт одоо бид нар 1-р 40 мянгат хорооллыг барьсан. Энэ бол одоо яг 1-р 40 мянгатыг төсөөлөх юм бол одоо энэ талбайгаас баруун тишгээ ихтлгүүр хүртэл одоо хэсгийг ирж байгаа урт хойдохтойгоо нийлүүлээд. За ингээд одоо 2-р 40 мянгатыг дараа нь барьж эхэлсэн. За ингээд одоо 2-р 5 жилийн одоо энэ барилгачдын энэ үйл ажиллагаанд өмнө нь одоо би 2400 хүн барилгад салбарт ажиллаж байсан бол энэ үед 23 мянган хүн болж өөрчлөгдсөн. 23 мянган хүн гэдгийнх нь ихэнх нь л бас хар ажилчид элдв голдуу бас байсан шүү. Энийг бас ойлгороо. Гэхдээ энэ үеэс эхэлж за биднэрт өөрсдийн инженер хэрэгтэй болно. Өөрсдийн газар зохион тооцоолагч хэрэгтэй болох юм байна. Өөрсдийн нэг ингээд дуран тавиад ингээд хараад идэг хүмүүс чинь газар төлөвлөгч тооцоологдох хүмүүс байх хэмждэг тий одоо энд барих юм байна. Өндөрлөлт намжилтыг хэмждэг. Ийм хүмүүсэд бид нар өөрсдөө барихгүй бол дандаа ингээд зөвлөлтөөс ингээд хүмүүс аваад нэгдүгээр зард өндөртөө тэд нар чинь рублээр цалин чинь гэдэг ингээд. За ингээд ирэхээр өөрсдийн хүмүүстэй болё гэдэг ажил эхэлнэ гэсэн үг. За ингээд одоо 53 онд анхны экскаватор Монголд орж ирсэн байна. 54 онд анхны кран орж ирсэн байна. 54 онд трактор, экскаватор, өргөх цамх зэрэг 10-аад хүнд механизм, 30 гаруй хөнгөн механизм бүхий барилгын машин механизмын бааз гэдгийг байгуулсан. Base гэсэн үг шүү дээ англиар одоо суурийг байгуулсан гэсэн санаа юм. Одоо манайх нь автобааз гэж яриад байдаг шүү дээ. Одоо л нэг өөрсдөө юм барих гал энэ да. За тийм. Тэгээд дандаа одоо үхэр тэрэг илжигээр зөөдөг байсныг болиулаад 448 ачааны тэргийг барилгын салбарт ажиллуулсан. За ингээд одоо бид нар чинь ингээд бас ингээд хөгжөөд энэ шүү дээ. Энд чинь ингээд зүгээр ингээд эний чинь ингээд нэг юм тийм өнөөдөр Улаанбаатарт нэг өдөр ингээд ийм болчоогүй. Хүмүүс энийг сайн харах хэрэгтэй. За ингээд ирэхээр одоо өргөх цамх өөрөө буулгач энэ дээр чи ажиллах хүн хэрэгтэй бол. За тэгэхээр анхны экскаватор, бульдозер, механик хөрөө зэрэг зүйлүүдээр эхлээ зөвлөлтийн дараа нь тэрийг дагалдангатаа явж хагаад
тодорхой шалгууруудыг хангасны дараа тэр хүндээ оноо өгөөд үнэлгээ өгөөд анхны тэрийг ажилуулагч одоо операторууд тийм хүмүүс бий болсон. Мэргэжлийн хүмүүс бий болж байна тий. Ингээд ирэхээр газар шорооны ажлын 40% одоо өргөх зөөх ажлын 60% нь механикчсан гэсэн үг. Вау. За тэгэхээр одоо 100% одоо хүрздэд төрдөг тэрэг юм уу үхэр тэргээр зөөдөг байсан зүйлийн нийт газар шорооны ажилч хамгийн том хүнд ажил байна. Тэрний 40% нь механик болгосон. Өргөх зөөх ажлын 60% нь механикч болсон. За энэ чинь ядаж яах вэ? Гараараа өрөхгүй, гараараа татахгүй одоо хүн механизм ажиллана гэсэн үг шүү дээ одоо. Тийм байна. За ингээд одоо 2 дугаар 5 жилдээ толгойтын тоосхны заавууд түнхлийн модны аж ахуй. Яг бол түнхэл барина гэдэг түнхлээс наашаага вагоноор зөөж оруулж ирэх болцоотой болж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр туулын эхэн дээрээс мод бэлтээ салаар урсахаа болж байна гэсэн үг. Энд ч одоо нэг нэлээд бас нэг примитив гэж хэлэх юм уу одоо хүү нэгдлийн үеийн арга барилаасаа салж эхэлсэн гэсэн санаа байж. За ингээд ирэхээр одоо материал одоо барилгын материал гэдэг зүйл чухал гэж хэлсэн шүү дээ. Энийний одоо 10-аад үйлдвэр түүнийг боловсруулах завууд одоо ажилд ашиглалтанд ороод материалын үйлдвэрлэлт 57 онд 52 онд үйлдвэрлэж ирсэн материалаас 8 дахин ихийг үйлдвэрлэсэн гэсэн үг. За 8 дахин ихийг үйлдвэрлэж байгаа бол 8 дахин их барилгыг барина гэсэн санаа. Тийм шүү дээ. За ингээд 57 оны эцэрэхэд манай тоосхны 4 үйлдвэр ажиллаж 39.2 сая ширхэг тоосог үйлдвэрлэж байсныг 52 онтой харьцуулах юм бол 4 дахин өссөн. За ингээд одоо нэгэнт ирчээ явж эхэлсэн байна. За ингээд одоо мэдээж хэрэг ингээд ирэхээр одоо үйлдвэрлэлт ингээд бүх юм тэлээд ирэхээр тэрийг зүгээр нэг юм одоо товчоо ч юм уу агентлагийн төвшөнд ажиллаж одоо удирдах гэсэн бол тэрийг жинхнээсээ удирдан зохион байгуулах менежментийн арга ажиллагаа шилжихийн тулд эхлээд одоо барилгын зураг төлөвлөгөөнийг контор болгож өргөтгөөд түүнийгээ дараа нь төлөвлөгөөний газар болгож тэлээд сүүлдээ 55 онд барилга тээвэр холбооны газруудын зохион байгуулалтанд өөрчлөлт оруулаад түүн дээр нь барилгын асуулыг дагнан хариуцсан сайдрын зөвлөлийн орлогч дарга майдэр гэдэг хүнийг томилоод энэ чинь яг зөвхөн Монгол улс барилгын асуудал дээр энэ майдэр гэдэг хүнийг менежерээр тавьсан гэсэн үг. За яг сайд гэнэ үү юу гэдэг нь хамаагүй энэ хүн менежер л гэсэн үг. Тэрний үзэмж шийдвэр одоо алсын хараагаар барилгын төлөлтийг хийсэн л гэсэн санаа юм. За мэдээж тэр байдарт нь бол бодвол одоо гадна дотны зөвлөхүүд бол байж л байсан байж тараа тэр ойлгомжтой. Ингээд одоо сүүлдээ 56 онд барилгын хэрэглэх ерхий газрыг яамны статуст болгосон гэсэн. За ингээд одоо нэг анхны яам өсч гэсэн. Одоо ингээд анхны 4 яам гадаад яам, шүүх яам, сангийн яам гэдэг ингээд яамнуудтай байжсэн. Одоо анх удаага барилгын яамтай болж эхэлчихсэн. Энэ дэм ач холбогдол өгч байна. Одоо социалист чиг баримжаатаагаар социалист улсыг байгуулахад биднэрт барилгын салбар маш чухал учраас тэрийг хөгжүүлэхэд зориул бид нэр онцгой анхаарлаа хандуулсан гэсэн санаа. За ингээд 56 онд. За ингээд 40 мянгатыг барих одоо энэ бүх одоо удирдан зохион байгуулах, барих одоо тоног төхөөрөмж ажиллаж ингээд бүгд бий болсон гэсэн. Энэ дээр нэмээд нэг зүйл гарч ирж байгаа барилга гэдэг зүйл дотор тог явна. Тэгэхээр халуун ус орж ирнэ, бохир ус гарна. Тэгэхээр барил цахилгаан сантехник монтажийн үйлдвэрийг барьсан. Одоо цахилгаан сантехник монтажийн үйлдвэрийн трест болгож нэмсэн. За мэдээж хэрэг тэр чинь тооцсон шүү дээ. Ус орж ирэх хідэн одоо химийн даралтайгаар орж ирэх. Ус хаашаа орж ирээд хаашаа гарах юм. Хідэн градусын одоо химийн градусын уналтайгаар энэ ус чинь яваад өөр тийшээ гарч зайлагдах юм. Гэдэг бүх тооцоонуудыг хийн. За дээр нэмээд тоног юу гэдэг цахилгаан чинь одоо хэдийн киловатт цахилгааныг хэрэглэх юм. Ямар даацын утсыг тавих юм, суйрлуулах ингээд бүх тооцоонууд гарч ирнэ гэсэн. Ингээд ирэнгээ бариад ирэнгүүт одоо манай цахилгааны станц гэдэг зүйл хэрэгтэй бол ингээд 24 мегаватт хүртэл одоо цахилгаан станцаа тэлж. Ингээд тэлээд ирэхээр бүх юмнууд тэлж эхэлж байгаа. Нэгийг дагаал хэрэгцээнд хараал. Өнөөдөр Улаанбаатар хот энэ үедээ харьцуулшгүй том болчиход байгаа мөртлөө бид нар одоо хүртэл бараг 90 оноос хойш юу ч тэлээгүй байгааг үл юу гэж бодож байна. Муухай яг нэг. За би энийг одоо Улаанбаатар хотын хөгжлийн дараагийн одоо их нэвтрүүлгүүдээр ярина. Яг бол бид нар шаардлага гарч байгаа учраас тэлээд байгаа шүү дээ. Чи одоо жишээлбэл хүнжлийнхаа хэрээр хөлөөж ийн гэдэг шиг одоо хөлчин дурцаад хүүхчин томроод ирэхээр үлгийг нь томсгоод байгаа үст. Хүнжил маань хэвэндээ л байгаа гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн зүгээр Улаанбаатарыг жоохон ингээд хошигнж хэлэх юм бол танаа хүүхд чинь гутал нь ингээд цоороо заяа. Энэ хуруу нотгоо бүр шилбэн илүү гарцсан зүгээр тэр доор нь бойтг шиг юм өмсцэн ингээд гудамжаар алхаа явж байгаа. Өмд нь богиндцсан, цамц нь богиндцсан. Ийм цамцтай явж байгаа гэж энэ хэлж болох уу хэмжээний одоо дүр зурагтай бид нар амьдарч байгаа шүү. Бид нар цаг дууссан. Тасц. За тэгвэл одоо ингээд ирэх үед нь бол одоо
Улаанбаатар замын үеийн төмөр замыг 55 онд ашиглалд оруулж ирсэн. Ингээд ирэхээр одоо бүгд найрамд хятад улсаас техник эдийн засгийн тусламж орж ирэх болцоотой болсон. Энийний хүчинд одоо Сүхбаатар хотод дулааны цахилгаан станцыг Сүхбаатар хотод бариад мод боловсрол төр фанер гэдэг зүйлүүдийг барьж ирсэн. За эндээс эхлээд одоо найрамдал тоосхны заавад гэдэг одоо эрлийн тооцоохны үйлдвэрийг ашиглалтанд оруулаад за Хятад, Чехословак бүгд найрах ажилласан Герман улсын гүн хэвлэлийн үйлдвэр хэвлэлийн комбинат одоо энэ манай галерей хуучин галерей гэж байрлал. Тэгээ Чехословак улсын тусламжтайгаар шиврэдэд одоо арьс боловсруулах үйлдвэр, гутлын үйлдвэрийг оруулж ирээд за ингээд одоо Хятад улстай нөгөө замын үеийг төмөр замыг ашиглалтанд оруулсны хүчинд Хятадын одоо тусламжаар одоо бид нэр инх тайвны гүүр те одоо энэ бүтээн байгуулалтуудыг бүгдийг барьж эхэлсэн гэсэн. За ингээд одоо юу гэмдэ одоо хөгжлийнхаа хурдыг гүйцэхийн тулд төлөвлөлт гэдэг зүйлийг бий болгож ирэхээс аргагүй шаардлагатай байна. За тийм. Ингээд одоо олон ч одоо гадаадын зээл тусламжийг одоо хөрөнгөөр хөдөө хотод бол байрлал барьсны одоо дотор бол 1-2 дор 40 мянгатыг барьсан байна. За үүний дараагаар цахилгаан станцын хүчин чадлаа тэлс. Ингээд эренгүүтээ нарийн боовны үйлдвэргээд байгаа 50 жилд одоо 50000 тонн чихэр боов хийх өгөөж гэдэг байгаа чихэр боовны үйлдвэр байна шүү дээ. Яа шууд өнөртөж чинь. Нөгөө үйлдвэр байна шүү дээ. Өгөөж гэдэг үйлдвэрийг барьсан байна. Улаан хаан тэр чинь чихэр боовны үйлдвэрлэх гэсэн тухайд. Улаан хааранд одоо 9000 тонны сүүн сүтгэн үйлдвэрлэх сүүний үйлдвэрийг барьсан. За ингээд одоо жилд 30,000 тонн гурил үйлдвэрлэх гурилын комбинат гэдэг. Одоо жинхэнэ хоол унданд анхаарч эхэлж байна гэсэн. За ядаж өмсдөх хувцас, орон байр, тэрэн дотор унтах ор, тэгээд идэх хоолоо өөрсдөө хийж эхлэх гэж үзэж байна гэсэн үг тийм. Болгоод байна. Одоо тийм. За ингээд Налаахын уурхайн 2 дугаар ээлжийг оруулаад Улаанбаатар хотод 4000 номер бүхий холбооны дахин дамжуулах станц барьсан. 4000 номер гэж үгж байна. Утасны дугаар гэж. Танаа гэртний дугаар ингээд утас байдаг шүү дээ байна уу гэж. Тэрийн дугаар гэж. За тэгэхээр мэдээж хэрэг номер нэгт нь цэдэн бол ч юм уу Чавлсингийн өрөөнд байна гэсэн үг байхгүй. Ингээд цаашаа ингээд буцаад өрхнүүд нь тоонууд нь явнаа гэсэн санаа. За ингээд одоо Улаанбаатар хотын анхны архитектор гэдэг Чимэг гэдэг хүний зургаар Улаанбаатар зочд буудлыг Хятадын барилгачид барьж ардын өвсгөлийн 40 жилийн өмнө ашиглалтанд орсон. Ингэснийхаа дараа гадна дотны өнгөтэй өдтэй зочдыг хүлээж авах тодорхой хэмжээний зэрэглэл бүхий өнд төвшний зочд буудалтай болж байна гэсэн. За тэр зочд буудалд нь шинэ жилээ тэмдэглэдэг болж байгаа. Тэр зочд буудалд нь одоо энэ хүүхнүүдөө киноны банкет болж байгаа ч юм уу тийм ингээд олон кино зургийг тэнд авч ирсэн гэсэн. За ингээд нэг улсын дайтай нэг улсын дүр төрх, хотын дүр төрх ерөнхийдөө бүрэлдэж эхэлж байна гэсэн. За яг байгаад л эхэллээ. Хотын одоо жоохон захаараа ч юм уу те одоо бид нэр одоорт байж байгаа шиг модон жирлэн бүх юм байдгаараа байсан ч гэсэндээ төвөөсөө эхэлж уул нь бол ингээд соёлжиж хотчиж эхэлсэн гэсэн санаа. За эндээс эхэлж одоо хамгийн анхны хотын иргэд гэдэг одоо унган иргэн гэдэг үг өгүүлбэр энэ үеэс эхэлж гарнаа гэсэн. За ингээд одоо 1960 онд хүртэл одоо энэ үеийг бол одоо эрчимтэй одоо эхлэл болох үсрэлтийн эхлэл одоо үе гэж үзээд байгаа. Энд үеэс эхлээд ямар ч байсан төлөвлөлт гэдэг зүйлтэй болоод ирэн гэдэг нь дараагийн том зорилгуудаа биелүүлэхэд бид юу анхаарах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгоцсон гэсэн. Өмнө нь бол бид нэр юм хийх гэсэн чинь тоосох нь байхгүй шүү дээ. Тоосох байх чи тэгээд тоосгоё гэнгүүт үн чинь шавар нь байхгүй гэдэг шаврыг хайж олно гэсэн. Тэгээд тэр шаврыг чи хайж олохын тулд геологч нар олно гэсэн байна. Ингээд тэгэд геологч нар тэр чи олохдоо яаж хүрзээр болохгүй өрөм тавина. Ингээд ирэхээр бүх салбарлуудаа ингээд хөгжил нь өөр ингээд нэвчиж эхэлж байна гэсэн. Одоо энийг чи ойлгоод ирсний дараа яах вэ? Тэгвэл энд нь байгаа тэнд нь тэгвэл тэрний бүтээмжийг тэдээр нэмээд тэрний бүтээмжийг тэдээр нэмэхээр бид нар тэгвэл дараагийн 120,000 220,000 одоо 3-4 дугаар хороолыг барих орон сууцтай болъё. Төлөвж болж штэ. Цементийн уурхайтай болоод цемент боловсруулалт ирэхээр бид нар цемент шахуу үйлдвэртэй болоод ирэхээр яах вэ? Тэрүүгээр юу өөр том барилга барих болцоотой болж байна гэсэн байна. Илүү бат бих барилгуудыг барих болцоотой болно гэсэн. Ингээд ирж байгаа учраас яг 60 он бол яг энэний одоо энэ бүгдийн яг үүдийг нээх дараагийн эрдний эхлүүлэх одоо тэр идэвхтэй барилгалтын үе болох 60-аас 80 оны том үйл бүтээн байгуулалтыг барих одоо бэлтгэл ажлыг хангаж чадсан үйл гэж үзээд байгаа юм л да. За ийм байдалтай байна. За цаг туссан гэдэг. За яг ийм Улаанбаатар хотын нөгөө барилгачлалтын яг оргил үе дээр айгүй гоё тийм аз жаргалтай юм өсөж байгаа үе дээр дууссанд баяртай байна. Яг нэрэл одоо хүнчлэн багтчаад байна шүү дээ гэдэг шиг. За та бүхэндээ таны мэдгүй одмон шинжлэх ухаан таны мэдгүй одмон дөр сууг үзэх сонсогчдод хотын түүх нэвтрүүлгээ хөрвөлээ. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон одмон дөр радио 83.3 170 гэсэн хост толгойноор хүлээ авч сонслоо.
За шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр өдөр бүр шинэ ураатай төлөөшөө компани за мөн ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани дэмжиж ажиллалаа. За студид амар санаа Цэнгэл баяр нараа аялаа. За Улаанбаатар хотын барилгачлалтын түүх буюу 40 мянгат хэрхэн баригдсан тухай ярьлаа. Амрахта баярлалаа. За би яг 40 мянгатаар нь төлөөлүүлж ерөнхийдөө бүх юмны эхлэлийг нь ярьсан шүү. Яг Яг зөвхөн 40 мянгалт бас дангараа биш юм байна. За дараагийн нэвтрүүлгээр олзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.